Асемийн үед нэлээд хүчтэй ажиллаж байсан. Тэр үед болохоор нийслэл тэр аяараа бас их өмхийн үнэртэй ер нь Асемийн одоо ингээд өмхийн үнэртэй тэмдэглэх юм уу гэдэг асуудал гарч улсын төсөөс 40 орчим тэрбум төгрөг гарч иж нэг удаадаа үнэрийн дарсан. Манайхан бол бодохдоо зөвхөн төв цэвэрлэх байгууламжийн үнэр гэж боддог байхгүй үгүй. Туул голыг дагсан энэ өмхий чинь мөн бас Улаанбаатар хотод энэ эвгүй үнэр тарахт маш хэмжээгээр нөлөөлдөг юм аа. Асемийн үед байсан нөгөө гол тавх үнэр лаг хагшаас бол шинэ өнө байгуулагдсан усны компакт гэрээний дагуу байгуулагдсан усны үйлдвэрээс доошоо асуудал мөн хിവэрэл байж. За дахиад тэрнээс доошоо сонгон дээр энэ био дагсан энэ хэсгүүдээр таналт хийгээд үзэхээр нөгөө төөмөл тархсан ашигт малтмалын ашиглалтаас үлдсэн 50 см-аас 95 м гүн хүртэлх юм гүн цөнхөйлүүд бол үүссэн байгаад байдаг. За бидний хамгийн сүүлд хийсэн тоолгоор бол 7 жилийн өмнө бол 100 гаруй цөнхөйл байсан шүү дээ. Тэгээ тэр 100 гаруй цөнхөлийн өнөөдөр яг хэдэн нөхөн сэргээгдсэн хэдэн хിവэрэ байгаин гэдэг дээр дахиж хандлт судалгаа хийж туул голоо аврах ажлыг шилхойн үндэстэй зөв газар нь зөв одоо юм дуу хоолой гаргаж хийхгүй бол эргээд нөгөө л тулгамдсан асуудал энэ туул голоос усалж умдаалдаг энэ 7-8 аймаг сумуудын иргэдийн малын эрүүл мэндийн асуудлыг ярих хэцүү болцсон байна. Яг тэр хүнсний гинжээ хэлэхээсэр энэ хордцсон усыг ууж байгаа малынхаа маха бид нар буцаагаад идэж байгаа буцаагаад сүү сайлыг хэрэлж байгаа шүү дээ. Хүнсний гинжээ хэлэхээсэр энэ орчинд бол ингээд хүний эрүүл мэндийн аюулгүй амьдрах асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудал, үндэсний аюулгүй байдлын төвшөнд аваач үзэхүйс хэмжээтэй тулсан ийм асуудал хിവэрэ байж байна. За тийм болохоор энэ туул голоо аврыг, туул голынхаа хамгаалъя гэдэг байгаа хүмүүсийг ер нь манай байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн байгууллагууд болон байгаль орчны иргэний зөвлөлийн ажлын албанд хамаахгүй надтай хамтраад хүсэл тавьж ягаад бүгдээрээ ингээ хамт яваад хяналт шалгалтыг бас туул голынхаа дагуу яваад хийгээд үзье. Энийний дагуу яваад үзэхдээ зэрэг тулгамдсан асуудал жинхэнэ аврах асуудал маань хаана байна гэдгийг бол өөрийн нүдэрээ харсан хүмүүс ойлгоно гэж бодож байна.